нарт хорвоод байхгүй. Нандин сайхан албыг гагцхөө багш хүндэл заяажээ. Өөрийнхөө хүүхдээс илүү хүний хүүхдийг нэг номер тавьж авдаг чин сэтгэлтэй хүн бол багш хүн гэж би боддог. Хүүхдийг ингээ багш хүн өглөө орж ирэл харахад нүднээс нь бүх юм харагдж идэг. Эх орондоо хэрэгтэй найз нөхдөөгөө эвдээ ээж аавдаа тустай одоо мундаг хүүхдүүд болно гэж багш нь итгэж байгаа та нарт. Гэнтэн сүнгийн Цэрмаа багш 1965 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд мэндэлжээ. Хөөхд ахуй багнасаа нутагтаа өнгөрөөсөн бөгөөд Бөмбөгөр сумынхаа баг сургуульд суралцсан төгсжээ. Улмаар боловсролоо дээшлүүлж мэргэжилтэй болохын тулд Архангай аймгийн багшийн сургуульд бага ангийн багш мэргэжлээр суралцаж багш хэмээх эрхэм дээд мэргэжлийн эзэмшин төмөлөн хүүхдийн сайн сайхны төлөө ажиллах эхлэл нь тавигдсан байна. Цэрмаа багш маань сургуулийн амжилттай төгсөж ажлын гараагаа Баянхонгор аймгийн 10 жилийн 3 дугаар сургуульд тэргүүний багш Должин багшийг дагалдан түүний заахаар хүүхдтэй хэрхэн ажиллах арга барилыг чамгүй сайн суралцсан ажлын гараагаа амжилттай эхлүүлжээ. Багш хүн гэдэг сурагчдад зүрх сэтгэлийн боловсрол хүн байх ухааныг олгох нь юу юунаас ч илүү чухал. Ийм байхын тулд багш хүн өөрөө мэргэжлийн өндөр мэдлэг чадвартай, харилцааны өндөр ур чадвар эзэмссэн, хамгийн гол нь шавнараа хайрлаж хүндэтгдэг мэдлэг чадвар, амьдрах ухааныг хялбархан энгийн байдлаар сонирхолтой мэдлэг бүтээлгсэн арга замаар сургадаг хүнийг л жинхэнэ багш гинэ. За тэгээд тухайн үед бол багш болцоход 44 хүүхдийг хариуц авч ирсэн. Тэгээд тэр хүүхдүүдтэй ингээ харцаад аягүй хэцүү байсан. Хүүхдүүд миний үгэнд эхлээд өрөөс орохгүй. Багш нар болгоны туршлага өөр байдаг юм. За би яаж хүүхдүүдэд чимээг суулгах вэ гэд бодоод явчихдаг. Тэгээд тэр хүүхдийг яаж өөртөө татах вэ гэдэг нь болохоор зэрэг яг хүн өөрөө яг ээж шиг ч юм уу, эгч шиг ч юм уу тийм ээ. Тэгж байжээд адилхан ингэж гоё элен далангүй байж хүүхдийг өөртөө татах юм байна да гэдгийг бол тухайн үед ойлгочихсон. Дүлгэр уншиж өгөөд, амьдрал ярьж өгөөд, ийм байх хэрэгтэй гэж ярьж өгөөд тэгээ өөрийн гэсэн нэг аргатай боллоо залуу багшууд. Хүнээс бол сайн юмыг олж харж болно гэсэн хэдийч бас нэг өөрийн гэсэн нэг жоохоо жулсан бас хүнд нэг тийм аргачлал бас байх хэрэгтэй мэн гэдгийг бас тухайн үед ойлгож авчихсан. Ажиллаж байх хугацаанд санаа сэтгэлээ хүүхдийн төлөө зориулан тэднийг хөдөлмөрч, бүтээлч, оюунлаг хүн болгохын төлөө мэрийж анхны анги хугацаанд нь уншиж бичиж сурган сургуулийн уншлагын болон аймгийн баярын бичиг, сайхан бичигтэн гэрчилгээ авч байлаа. 1986-аас 1987 оны хичээлийн жилд аймгийн нийт сургуулиудын дунд зарласан сэтгхүй хөгжүүлэх тоглоом хийх уралдаанд бие даасан тайлан үзэсгэлэн гаргаж 1-р байр эзлэн багш хамт олон сургуулийнхаа талархлыг хүлээж байсан юм. Мөн анги хамт олноор уншихын олимпиадад оролцож, аймагтаа 2-р байранд орж, аймгийн тэргүүний заа харагч багшаар шалгарсан нь энэ хөдөлмөрийн үр дүнг харуулсан билээ. Хүн дуртай юм хийхэд бол маш их сонирхлоороо ингээ бүр цаанаасаа ингэж гоё дурлаж хийдэг. Тэгэхээр зэрэг хүүхдүүд хүртэл их гоё харагддаг. Тэгээд миний энэ багшийн ажил бол тэр тусмаа багангийн хүүхдүүдтэй ажиллах бол үнэхээр гоё цагаахан одоо тэмдрийн цаасаа тийм цагаан тэгчнээ уурлах ч юм уу загнах ч юм уу тэр үед багшаа гэл гүйж идэг тийм л хөөрхөн тэмдрийн цагаан цаас шиг тийм гоё энергитэй тэр ч байдлаараа одоо нэг гоё сэтгэлтэй нэрөөсөө тийм хэцүү гэсэн юм ерөөсөө байдгүй шүү дээ.
хичээлээгээд байжсэн чинь нэг хүүхэд уйлаад ундаг байхгүй. Яасан бэ минь хөгсөн чинь багшаа миний толгой өвдөд байна гэд. Яагаад толгой зөвлөө цагаа уусан гэсэн цагаа уугаагүй гэд үлсэн. За миний хүүд цагаа уугаагүй бол толгой өвдөх чинь зүгээ тэгээд агуулад гараад нэг 2 мантон бод нэг цай авч өгчөөд өвлөд хөтлөөд ороод ирсэн чинь нэг хүүхэд энэ дээр өвдөд байна гэд. За тэг миний хөвглөө цагаа уусан гэсэн чинь уугаагүй гэсэн. За тэгвэл цанга татах гэдэг юм аа наадаг чи. Тийм чи өглөө унд манд авахгүй ирэх юм бол цанга татдаг юм. За нөгөө хүүхдээ чинь хөтлж яваад нэг 2 мантон бод нэг цай авч өгчөөд дүүлчээд ороод ирсэн. Дахиад нэг хүүхд багшаа цанга татаад байна гэд уйлаач. Тэгээ тэр өдрийн хичээлүүд өөр дахин хүүхдүүдийг хөтөлж явж тэгж юу яаж ирсэн хөр гэдэг. Багангийн хүүхд гэдэг бол маш их хөгжилтэй юмыг ерөөсөө айгүй тийм тэрс уурлахын аргагүй уурлсан ч 1 минутын дараа эргээд инех тийм сайхан ариун цагаан цааш шиг цэвэрхэн цагаан цааш шиг тийм гоё орчинд ингээд ажилтдаг болохоор ядарсан, зовсон, зүдэрсэн ерөөсөө мэдэрдэггүй. Тэр үедүүд хамгийн их гол юм юу байсан гэхээр сурлагын чанар гэж ингэж ярьдаг байсан. Тэгээ чанарыг юугаар одоо сурагчийг сурлагын чанарыг юугаар дээшлүүлэх вэ гэд ингэж багш нартайгаа ярилцсан. Тэгээд ярилцахад бол бүгдөө санаа бодлоо хийсэн. Би тгий гэж хэлдэггүй. Бүгдөө яаж энэ одоо сурлагын чанарыг энэ шинэ байгуулагдсан энэ сургууль одоо тэгээ яаж сурлагын чанарыг дээшлүүлэх вэ гэдэг. Тэгээд ингэж ярихад бол багш нар саналаа хэлсэн, залуу багш нар одоо саналаа хэлсэн. Тэгээд тэр дотроос бол хамгийн их саналаа хэдэж ер нь хийсэн ярьсан бүр нэлээд оновчтой бүтээл төрмөр багш бол Цэрмаа багш надад таалагдсан. Тэгээ яагаад гэхдээ зэрэг Цэрмаа багш бол ер нь сэтгэлийн уртай, гарын уртай тэгээ хамгийн гол одоо чанар болсон олон юм дээрс танигдсан хүүхдэд хайртай. Тэр багш нар дотроос ялгарсан тийм багш байсан л та. Цэрмаа багшийн нэг онцлог нь ялгаа хүүхэд болгон чин сэтгэлээсээ туслах гэж тийм ээ хүүхэд болгоныг мэдүүлэх гэж тэрийг бол ууггүй баргалж нойроо хасан барин байж баргал тэрийг чин сэтгэлээсээ хэлж өгдөг нь бол надад аюух таалагддаг байхгүй. Гэр бүлээ ингээд элэг бүтэн байсан ч гэсэн одоо нэг жоохон сэтгэл гудрамтгай ч юм уу эсвэл хичээлдээ жоохон тарав хүүхэд байхад тэр хүүхдийг аав ээжтэй нь илүү одоо хайрлуулах ч юм уу эсвэл аав ээжээс илүү хайр хүссэн ийм хүүхэд байх юм бол одоо тэр талыг нь олоод харцдаг. Хүүхдтэй яг л ээж шиг юм шиг бүхий л зүйлийг ингэж хамт ярилцаж ойлгох нь л чухал гэж боддог. Хүүхдийг ингээ багш хүн өглөө орж ирэл харахад нүднээс нь бүх юм харагдж идэг. Ундаа уусан байна уу, хоолоо идсэн байна уу? Тийм ээ. Ер нь гэр орондоо ямар шүү байна гэдэг бол яг ингээд нүднээс нь ингээд 40 хүүхдийг ингээд харахад бүгд унтсан уу, унтаагүй юу, өлсөж байна уу, цангаж байгаа нь бүгд нүдэнд харагдж идэг. Тэгээд тэр үнийг яг хараад л мэдэрдэг. Тэгээ хамгийн гол чухал юм бол хүүхдийг сурахаас илүү амьдралд тийм ээ ухаанд сурах нь хамгийн чухал юм уу да гэж та бодсон. Тэгээд хүн өөрийгөө багш хүнч вэ, ээж хүнч вэ, аавч вэ, ямар ч вэ гэсэн хүүхдийг яг биеэр өөрөөрөө үлгэрлэж хамгийн гол нь өөрийгөө ойлгуулах нь чухал юм байна. Ярьж хэлж ингэж элен талангүй ярилцсан зөв юм байна да гэдгийг бас бодсон. Багшийн хувьд бол одоо ярилтгүй. Одоо сургууль, нийслэл, улс бүгд мэднэ багшийн маань чадварыг. За хувь хүн талаас нь бол айгүй сайхан байдаг. Дандаа заавар зөвлөгөө өгдөг, зөвлөдөг. Одоо дүүнэр одоо тэр залуу багш нарт өдөөстэй байнгын зөвлөгөө заавар бол харамгүй өгдөг. Хүүхдийн төлөө ажиллахаар төрсөн Цэрмаа багш маань дан ганц хичээл заахаас гадна хамт олонны дунд эдвэс наачлаг өндөртэй сурагчдаа байнга уралдаан тэмцээнд сорж тэднийг хөгжүүлж чадвар суулгаж улмаар шав нар нь сургууль дотроо болон сургууль хоорондын тэмцээн уралдаанд амжилттай оролцож дүүр хотын аварга шалгаруулах олимпиада тэмцээнүүдэд тэрүүн байр болон тусгай байруудад тогтмол шалгардаг нь сурагчдаа хэрхэн сайн сургаж бэлтгэж байсныг тодхон харуулж байна. За энэ хамгийн эхлээд энийг хэн бодсон бэ? За олё тайлбарлая. За бусад хүүхдүүд бүгдээ анхааралтай суугаад өөрийгөө бодсондоо тулгаад ойлгоогүй хүүхдээс энэ хүүхдээс ойлгож авна. За шүүмжлэх буруу алдаатай бичсэн байвал бас хэлнэ. Ололттой буюу дутагдaltaй талыг хэлнэ масаа. За миний хүү хэл. Хүн байгалийн шалгалтын дээр ер нь жигд хүүхдүүдийг ерөөсө хүн шиг л хүн байлгах юмсан. Тэгээ бүгд эрдэмтэн болохгүй ч гэлээ гэсэн
хүншилт хүн байх бүх юмны авьяас чадвартай. Ямар юм дээр илүү их чадвартай байна, авьяастай байна гэдэг нээж чаддаг. Ах хүн ямар байх ёстой, дүү хүн ямар байх ёстой, эцэг эх хүн ямар үр оройлтой байх ёстой гэдэг яг л ингэж ойлгуулж ээжигээ хайрлах, эцэг эхээ хайрлах. Тэгээд ах эгчигээ хүндэтгэх тэр чанарыг яг л багаас нь суулгаж гэсэн үгтүүдтэй. Энэ зүйлийг бас Цэрмаа багш маань маш чадварлагаар одоо эцэг эх багшийн энэ гурвалсан холбоог эцэг эхчүүдэд татан оролцуулж энэ сургуулийн багшийн амьдралыг маш сайн ойлгуулж эцэг эх байхын одоо тэр чухал яавал дэмжихүү эцэг эх байна гэдэг маань одоо энэ дөнгөж сургуульд хөл тавьж орж байгаа энэ хүүхдүүдэд яаж хандвал яаж даалгавраа хийлэгвэл одоо энэ багшийн ярьсан одоо энэ ойлгохтун дээр тийм ээ дуршин эцэг эх маань юуг нэмж өгч өнөөдөр энэ яг бие хүн болж төлөвшөх юм бэ гэдгийг маш сайн сурч чаддаг л да. Эцэг эх багш гурав ерөөс яг л холбоотой ажиллаж иж хүүхдийг бол хүн болгодогтой л гэж боддог. Тэгэд багшийг ингээ юм хэлэхэд эцэг эх нь бол за тэр алдаа дутагдлын багш хүн олж харна. Өөрийнхөө хүүхдийг алдаа дутагдлыг эцэг эх сайн мэднэ. Тийм учраас хамтарч ажиллаж энэ хүүхдийг зөв хүн болгож ирээдүйдээ эх орноо хөгжүүлэхэд нь хувь нэмэр оруулах хамгийн чухал 3 хүн бол энэ 3 гэж би боддог. Өнөөгийн нийгэмд багш бол мэдлэг дамжуулагч байх юм болж хүүхэд бүрийн онцлогт тохируулан сургаж, судалж, таньж, авьяасын олж чиглүүлж, хөгжүүлж ажиллах цаг үе ирээд байна. Өөрөөр хэлбэл нийт хүүхэд гэдэг ойлголтоос хүүхэд бүр гэсэн зарчмыг баримталж багш зааж сургадаг, дагдаг уламжлалт арга өөрчлөгдлөө. Тиймээс багш хүн судлаач байх ёстой гэдгийг тэгвэл Цэрмаа багш дан ганц хичээл заахаас гадна ангийн хүүхдүүдийн ар гэр амьдрал ахуйгийн сайн судалж эцэг эхтэй байнга холбоотой тэдэнтэй маш сайн ярилцаж хүүхдүүдийн ирээдүйн талаар давуу тал сул дутагдлуудыг хэлж заснаар тухайн хүүхдийг зөв хүн болгон төлөвшөхөд ихээхэн том нөлөө үзүүлдэг. Ер нь Цэрмаа багшийн ангийг төгсгсөн хүүхдүүд бол тийм их тийм уян, зөөлөн, айдуу хөдөлгөөнтэй хүүхд чинь нэг өмлөөл ер нь их хөдөлгөөнтэй байгаа шүү дээ тий. Ер нь Цэрмаа багшийн ангийнхан ажиллаад байхад нэг тийм уян, зөөлөн ер нь их хөдөлгөөн багтай. Тэгээ хаана хөдлөх үү? Тэр хөдөлгөөн багтай гэдэг нь хаана хөдлөх үү? Тэ хаана гүйх үү? Энэ хаана бие авч явах уу? Хаана бие авч тэ хаана байгаагаас шалтгаалж яаж бие авч явах уу гэдгээ их мэдэрсэн тийм хүүхдүүд төрдөг шин. Бүр хөдөлгөөнөөр нь харцаар нь бүх зүйл нь ерөөсөө яг л нүдэн дээр ингээд тал шиг харагдчих тий. Тэгэхээр тийм учраас багш хүн бол хүүхдүүдийн дотоод сэтгэлийг бүрэн ойлгож иж тэр өдрийн хичээлийг заах хэрэгтэй. Хүнд байхгүй юм нэгүүд байгаа байхгүй юу? Тэ? Жишээ нь одоо ээжгүй аавгүй хүүхдээ оронд нь ээж аав нь болоод ч юм уу. Ээж аав нь байгаа мөртлөнгөөсөө одоо нэг найз нөхдөд ч юм уу ганцаарцсан хүүхд байдаг шүү дээ. Айлын ганц хүүхд ч юм уу. Эсвэл хин нэгнээс хайр хүссэн ийм имийг л Цэрмаа бий болгож өгöd байдаг байхгүй. Багш сайн байж ич ирээдүйн одоо эх орны эцдийг бүтээж जैन те эргээд төгссөн шавнар нь одоо яг Цэрмаа багшийн одоо үнэхээр одоо тэр олон жил заад сургасан, зөвлөсөн, хүмүүжүүлсэн энэ одоо арга барил нь яг шавнарт нь өвлөгдөөд эргээд одоо төгссөн шавнар нь эх орондоо эхийг бүтээж जैन одоо багшийнхаа нэр одоо төрийг одоо өндөр төргөж явж байгаа нь энэ бол багш хүний бахархал юм л. Ямар нэгэн хүний амьдралд чинь ирэнтэй бараантай залуу хүмүүстэд янз бүрийн юм тохиолдож шүү дээ тийм ээ. Тийм учраас тэр үнийг элен далангуй яг сурагч байх үед нь л ерөөсө хүний амьдрал чинь ингэж ийм үе шатаар ингэж явд юм а гэдгийг өөрийнхөө амьдралаар ч юм өөрийнхөө туулсан энэ бүхий л зүйлийг ерөөсө хүүхдүүдтэй ингэж ярьж ойлголцсон учраас хүүхдүүд надтай бүр айгүй ингэж элен далангуй ярьдаг байхгүй юу. Бидний төлөө үргэлж сэтгэл зүрхээ гаргаж явдаг хүн. Тэгээ нэгдүгээр ангид байхад бидний 2 дахь ээж болж ирсэн 5 дугаарын хүртэл тэгээд энэ бүх хугацаанд багштайгаа байхад үнэхээр сайхан байсан. Учир нь гэвэл манай багш бидний төлөө сэтгэл зүрх бүх зүйлээ зориулж авдаг. Үнэхээр хөдөлмөрч хүн үгээр илэрхийлэх аргагүй. Тийм болохоор би багштаа ингэж хэлмээрэн багшаа та бидний төлөө зөндөө зүтгэсэн. Тэгээ бид нар таныг том болохоор жаргаж
бүгд баярлуулна. Тийм болохоор та минь битгий ядраарэ, битгий нойроор дутаарэ гэж хэлмээрэн. Ингэж дотн арга барилыг барьж ажилласнаар хүүхдүүд илүү нээлттэй, илүү ярилцдаг, хайр инрэл дундал суралцсан хүмүүжиж, эх орныхон гэрэлт ирээдүй болон өсөн торинд өвлэн. Тэгэхээр Цэрмаа багш маань ёстой л хүүхдийн төлөө өөрийгөө зориулахар төрсөн хүн гэлтэй. Ганцхан сургах биш, тэр хүмүүжил талаас, хүнтэй харьцах талаас, хүнийг ойлгох талаас нь яаж одоо сурах уу гэдэг бүгдийн давхар явж иж тэг хичээлээрээ ингэж сургадаг. Хүүхэд болго өөрийнхөө нүдээр харна тийм ээ. Хүүхэд болго өөрийн аргатай. Энэ хүүхдийн нүдээр харахад энэ зүй тогтол бол 5-5-аар нэмэгдүүлж бодсон байна тийм ээ. За дахиад нэг зүй тогтол ингээ харагдаад байна. Яг 2-2-оор ингэж байгаа. Энэ нэрээ өөр 2 тустай хуваагдаж байгаа. Энэ 2-12-аар нэмэгдээд 7-17-аар нэмэгдэнэ. Тэгээд ингэж болж байгаа. Зөвлөлтийн алдар сургууль хүмүүж сухамлын хийснээр бол үнэхээр одоо зүрх сэтгэлээ хүүхдтэй зориулж чаддаг хүн бол манай Цэрмаа юм. Хүүхдийг бол одоо хайрлаж хүүхдэд яаж тэр өөрийнхөө зүрх сэтгэлийг зориулдаг гэдгийг манай Цэрмаагаас л харж байна. Энэ нь бол багш хүн гэдэг чинь бол ерөөсөө л сэтгэлтэй хүн л багшилдаг. Багш бол одоо сэтгэлгүй одоо оюутан сурагчдаа өөрөө сэтгэлгүй өөрөө хайр түгэж чадахгүй тийм хүн бол багш болж чадахгүй л гэж би боддог. Манай Цэрмаа бол энийг бол одоо төгс хийсэн. Яаж одоо тэр хүүхдтэй ажил хурлыг эзэмссэн гэдгийг бол үнэндээ л нэг эзэмсэн хүн гэж би боддог юм да. Эрдэнэт хүмүүний игэлгүй бахархал эрхмийн дээд багш минь та. Энхэн бие минь эрдэмээр чимж энгүй амьдралын далайд залуурсан ачтан та. Энэ амьдралын нухчаанд бол үнэхээр ээж аав хоёр маань энэ олон хүүхдүүдийг өсгөх гэж үнэхээр бас шантраагүй. Тэгээ бүгдийн зөв хүмүүжлтэй, зөв боловсралтай юм сайхан хүүхдүүд болгож өсгсөн гэж боддیں۔ За тэгээ миний яг доотлын дүү Цэрмаа маань үнэхээр тэр ажилдаа бол маш хичээнгүй. Ерөн дүүнер маань ямар ч ажлыг голдгүй, хийгс ажлаа бүгдийг л дуусгаж одоо цаана гардаг ийм тийм сайхан хөдөлмөрч шин чанартай хүүхдүүд байдаг. Тэгээд дүү маань үнэхээр маш олон хүүхдүүдийг одоо төгсгөж багангийнх нь боловсролыг олгосон гэж боддیں۔ Тэгээд тэр хүүхдүүд нь бол яг л дүү маань ямар хүн бэ гэдгийг бол тэр шавнараас нь бол харж болно. Тэгээд манай дүү бол үнэхээр тийм зөөлөн зүрх сэтгэлтэй, бас хүний хүүхдийг яг л өөрийнхөө хүүхд шиг хайрлаж чаддаг. Тэгээд яг тэр өөртөө байгаа бүхий л зүйлийг яг чин сэтгэлээсээ сурах юмшсан гэж боддог тийм л хүн дээ. Хамт олноороо маш их бахархдаг. Манай хамт олон бол нэр үнэхээр тэргүүний хамт олон. Монгол дүүрэгтэй. Би тэгээ энэ сайхан сургуульд энэ олон жил би 28 жил ажиллаж байгаа. 28 жил энэ сургуульд ингээд доктор суурьчилтай ажиллана гэдэг бол бас их гоё. Өдөө хүртлээ энэ хүн маань амжилт гаргаж явж байгаа нь бол хамт олонний л бас үнэлэмж явж байгаа байх гэж бодож байгаа. Энэ хүний тэр бүхэл ажил дээр бол ер нь Цэрмаа багш бол явж л байгаа. Тийм толгоолол явж байгаа. Тэгэхээр энэ хүний тэр хамт олонний үнэлэмж нь ямар байх вэ гэдэг нь харагдаж байгаа байх гэж боддгийг. Анх орж ажиллаж эхэлж хахад Цэрмаа багшд маань даалгаж өгч байлаа. Тэгээд Цэрмаа багшаас бол одоо энэ олон жил маш олон ажил амьдралын туршлагаас өдөө хүртэл суралцаж явж байна. Аагаас эхлээл одоо дүнгийн 6 настай хүүхдээ аваад аавсгээ яаж заах вэ? Тэр хичээлээ яаж заах вэ? Энэ хичээлийг яаж заах вэ гэл өргөлж Цэрмаа багшаас асууж арга зүй, сэтгэл зүйн одоо зөвлөгөө авч өдөө хүртэл ажиллаж байна. Олон хүүхдүүдийн энэ эрдэм мэдлэгийн суурийг те маш бат бүх энэ сайн тавьж өгдөг багш хүн бол өөрийн тэр 4-5 хүүхдийг бол гайхалтай хүмүүжүүлсэн байх нь аргагүй гэж боддог. Амьдрал хүмүүн биднийг үргэлжил сорж байдаг. Тэгвэл энэ тавилан Цэрмаа багшийг минь ч бас тойролгүй дайрлаа. Дөнгөж эрдмийн өргөөгөөр алхаж байгаа бяцхан үрсээ эрдэм ном заахын зэрэгцээ өөрийн 4 хүүхдийг зөв хүмүүжүүлэн энэ улс орондоо эхийг хийж бүтээн улс орныхоо нэрийг дэлхийн давтсанд мандуулсан гайхалтай дуучид тамирчид болгон хүмүүжүүлнэ гэдэг нь. Энэ хүнийг амьдралд ямар хичээж зүтгэж байсныг харахад үнэхээр л бахархмаар.
Түүний хүүхдүүд нь ээжээсээ сурсан хатуужил төвчээр мөн хөдөлмөрч зангийн ёстой л өвлж явсан гэлтэй. Түүний охин Монгол улсын гавьяа тамирчин хөдөлмөрийн баатар уран цэцэг хэв дэлхийг донсголсон жудоо бүхийн дэлхийн аварга тамирчин болжээ. Манай гэрийнхэн жоох хөдөлмөрч гэж би боддог. Яагаад тэгэхээр ээж маань одоо ганцаараа ажил хийгээд бид бүгднийг одоо сургууль соёл төгсгөөд ийм сайхан бас өдөө зэрэг төрөсний ач гэвэл одоо тэгээд бүгдээрээ нөх хөдөлмөрч болгосны ач гавь хамгийн том одоо ач гавь юм болов уу гэж боддتي. Ээж маань ер нь хичнээн сайхан онд сураад ингээд яг амьдрал дээр амьдрах чадваргүй өсвөл бас хэцүү. Хичнээн онд сурсан байсан ч хэцүү л дээ. Тэгээ би бол ээжээсээ хамгийн том сурсан юм гэх юм бол одоо яг амьдралын ухаантай болсон маань хамгийн том одоо завшаан. Тим амар онд сурдаг гүйл байсан л да. Тэгээ нэг дундыг барайл явдаг байсан. Тэгтээ амьдралын ухааныг бол би хитрхи жоохноос ойлгож эхэлсэн ээжийнхаа хүчээр. Ээжигээ бодвол их л яадаг байсан. Одоо илүүл барилддаг байсан л да. Ээжигээ хайрлал манайх гэр оролтол байсан л та. Тэгээд ээжигээ нэг байранд оруулчих юмсан л гэж бодооллаа. Тэгэл барилдаал. Тэгэл ерөнхийдөө бараг байдаг бүх чадлаараа л хичээсэн. Нэг жилийн дотор дөнгөж ороод нэг жилийн дотор л би шууд гараад ирсэн. Улсын аварга болоод дэлхийн аварга болоод ирсэн. Манай урнагийн маань ээж их гоё хүн л дээ. Надад бол манай уран цэцгийн маань ээж маш их таалагддаг. Их гоё бод хүн. Өөрийн маш их дэмждэг байсан. Тэгээ анхны дэлхийн аварга болоод манайх бас л тийм одоо аварга болно гэсэн төсөөл байхгүй л байгаа шүү дээ. Эмэгтэй тэр тусмаа. Одоо дэлхийн аварга болсон би ч одоо амьдрал ингээл өөрчлөгдсөн юм. Өөрчлөгдөх болов гэж бодож байсан. Яагаад тэгэхээр нөгөө Төвшин Баяр ах чи надад нөгөө за одоо ингээл очиод амьдралчаад амар өөрчлөгдөнө гэл ингээл за одоо очиод ямар машин унах юм, ямар байранд орох юм гэл ингээл нөгөө нэг тийм төсөөлөл өгцөн. Тэр том төсөөлөлтөөгөө Төвшинхаа хэлсэн төсөөлөлтөө Монголд буусан. Тэгээ Монголд буугаад за одоо нөгөө машин байр хаана бол бүү мэд. Тэгээ нэг мэдсэн чи юу ч өгөөгүй яг үндэ. Улсаас өгдөг нэг 30 сая төгрөгөөр би шууд ер нь за худлаа маань хүлээгээд ингээ худлаа байд юм байна. Тэгэх юм бол би өөрөө авах ёстой юм байна гингүүтлээ. Яг хууль эзэнгэл би хийгээд авчиж байгаа байхгүй. Тэр хүмүүс бас надад итгээд тэгж өгсөнд би бас баярлдаг. Тэгээд ээж тэлээгүй яжгаад бөөнөрөө манай багш дуудсан юм аа. Ингээд хэдүүлээ бөөнөрөө очиё гэд тэгээд ээжийг хуураад авчирч ийсэн. Тэгээд ээж хаалга нүдлээ бид нэр мэдээж онгоолохгүй ч тэр чинь хоосон байр юм чи. Тэгээд ээж тэгсэн чи ингэж за миний охин багш чинь чамааг ирнэ гэж мартаад явцсан юм шүү. Тэгэж тэгээд яг төлхөөрөө гардуулаад өгсөн. Онгоол гэдгсэн чи ээж амар гайхаад юу ингээд онгоолсон мэдээж 3 өрөө хоосон байр байгаа юм чинь ээж маань тэгэхэд хаартлаад баярлсан баг. Тэгээд ээжигээ бас нэг удаа юу яагаад улаан хавсан дээгүүр алхуулна гэд дандаа ярьдаг байсан. Онгоцоор нисгээд улаан хавсан дээгүүр алхуулна гэж ярьж байсан. Тэгээ яг хөдөлмөрийн баатар болохдоо яг тэгж алхуулсан. Тэгээд ер нь бол амны бэлгэрээ л явж байгаа да. Дуудах нэрийг эцэг дуурцагдах алдрыг өөрөө олдог гэдэг. Тэгэхээр миний охин бол хөдөлмөрийн одоо маш их хүч хөдөлмөр энэ хүчээр энэ сайхан нэр алдрыг хүртсэн. Охиноор маш их бахархдаг шүү ээж нь. Миний охин эх орон ард түмнийхээ хайр хүндэглэлийг хүлээж аваарэ гэж охиндоо хэлээ да. Би одоо ингээл олимпик дэлхийн аваргаас зөндөөл медаль авсан тий. Тэгэхэд яг тэр үедээ надад тийм одоо яг мэдээж ээжтэй уулзаад ингээд хурдан харих юмсан ингээд тийм сэтгэл төрж исэн. Гэхдээ надад тэр одоо олимпикийн медаль аваад ээжтэй уулзахаас илүү би нэг удаа Баянгор яваад ээжтэйгээ ерөөсөө надад тийм цаг зав гардаггүй байсан. Тэгээд хоёулахнаа яваад ээжтэйгээ амраад ингээд 14 хонсон баха. Ингээд гоё аялаад тэр хамгийн гоё байсан юм билээ. Ягаад тэгэхээр би ерөөсөө ээжтэй цаг зав гаргадаггүй байсан юм билээ. Яг гоо ингээл ирээд очиод баг гэртеч баг үзэгддэг юм чинь би. Тэгээл ингэж явсаар байгаад ерөөсөө надад тийм цаг зав байгаагүйсэн. Тэгээд яг тэр үе бол надад хамгийн гоё дурсамжтай үе. Ер нь тэр л гоё юм билээ.
хүн эд хөрөнгө, мөнгө төгрөг цуглуулахаас илүү ээжтэй гоё сайхныг авч өгөхөөс илүү ингээ хамт байгаад тэгээ аялаа, зугаалаад ингээд хамт байх нь л хамгийн гоё юм байна гэж ойлгосон. Том хүү Баяр Магнайн цээл сайхан хоолойгоор түмэн олноон баясгаж урлаг соёлын салбарт мандгайлж ява уран бүтээлчийн нэгэ. Ер нь хайр гэдгийг л хүн хүнд ч хамаагүй хэлмээр болсон цагтаа л хайр гэдгийг мэдэрдэг юм лээ. Ээжийн маань бүтээсэн цаг хугацаа, шавнарын цаг хугацаа, шавнарын үр хүүхдүүдийн цаг хугацаа дөнгөж эхэлж байгаа. Тийм учраас миний ээж угаасаа үеийн үед өглөө болгон манддаг нар шиг тийм үнэнч хүмүүстэй дулаахан энергийг цацруулж уулзсаар байх болно. Хүн хизээж мөнх биш гэдэг. Би ганцхан зүйлийг хэлмээр байна. Ээжийн маань амьдрал мөнх. Яагаад гэвэл хийх зүйлээ чин сэтгэлээсээ хийж чадсан учраас үр хүүхдтэйч бусдын үр хүүхдтэйч яг л адилхан хандаж, яг л адилхан л байсан. Тийм учраас бүгд л ээжийг би энэ хүний хүү, би энэ хүний охин гэж боддог. Тийм учраас ээжийг би өнөөдөр магтахдаа маш аз жаргалтай байна. Тэгээд миний ээж өглөө болгон инээд сэрж байгаарай. Таны маань эдис бүхэн эрүүл саруул байх болтугай. Сайн байна уу? Хабрит хаус компани захирал Батэрдэн гэдэг. Баку Батэрдэн Хабрит хаус компани захирлаар ажилладаг. Улс их орондоо технологийн дэвшлийг нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлтэд байшин. Мөн өнөөгийн Улаанбаатар хотын утааг арилгах зорилготой цахилгаан халаагуурын үйлдвэргээд технологийн дэвшлийг нэвтрүүлсэн үндэсний үйлдвэрлэгч томоохон компани нэг билээ. Одоо намайг хүн болоход хамгийн их нөлөөсөн хүн бол манай ээж ихгүй. Тэгэхээр яаж нөлөөсөн бэ гэдэг. Одоо ингээд өгнүүдийн ингээ бодохоор одоо ингээ амар олон өгнүүд нөлөөллүүд надад үлзүүлсэн байдیں۔ Яг энтэй байлгах гуурнаач гэсэн адилхан яг өөртөө тааруулаад, өөрийнх нь онцлогтод тааруулаад өгнүүд хэлж, яг үлгэрлэж тэгж нөлөөсөн байх. Манай шүрээч гэсэн, магнаах ч гэсэн яг тухайн хүүхдэд нь хүндэн тааруулаад яг хацж яддаг. Тэгээ намайг болохоор ээж маань би бараг 5-6 нас хүртэл хэлд ороогүй. Тэгээд ерөөсөө маш бөөрхөн хэлдэг. Тэгээд бараг намайг ерөөсөө бараг хэлд орохгүй л гэж ээж төсөлсөн шиг бодсон шүү. Тэгээ манай ээж надад ингээд зураг зурдаг. Ингээд намайг зураач болгоно гэд. Одоо ядаж ингээд ярьж чадахгүй юм бол ядаж зурдаг болдог гэд бодсон юм шиг байна. Тэгээд ээж юм кордон цаасан дээр ингээд харан дагаар зурчаад тэгээ орон үлдэн ингээд зурангуутлаа дараа нь балруулчихдаг. Тэгээ орон үлдэнгүүтэл тэрнийхэн дагуу би ингээд зурч миний гар зүгсэж исэн байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөөдхийг балруулдаад баяжуулаад зурчаад байж байгаа. Орон ээжийг ирэхэд хэлдэг. Тэгээд тэрүүнийг бүр баяжуулаад айгуугаа зураад 4 настайгаас зурцсан. Тэгээд энэ 38 дахь сургуулийг энтгийг Японы алтан медальтай төгсөжсэн. Тэгээд яг тийм нэг зүйлийг надад өгчээсэн. Энэ өөрөө одоо буцаа намайг гар зүгсрэх буцаад логик сэтгэлгээ илүү өртөө сэтгэлгээ илүү одоо бий болоход айгүйх нөлөөсөн шиг надад санагдтыг. Хоёрт нь манай ээж надад нэг юм амар тийм нөлөөлж исэн юмны өгөхөөр манайхын нисэгт байсан. Нисэгт байгаад тэгээд төмөр зам руу сургууль явдаг. Тэгээд нисгийн эцэс ингээд хатуусан суухаар ерөөсөө ямар ч юу байхгүй, хүн байхгүй. Угаасаа л бүх ингээд сандал чөлөөтэй. Тэгээд битээр хатуусан суугаалын гот яг нөө сандлын хаалганы хажуудын ээж битээр дандаа суудаг гэсэн. Ээж дандаа тэгээ сууж. Тэгээд 2-3 буудал явал ээжтээр босчдаг. Настай хүмүүс ер нь эсвэл жоох хүүхдүүд суун, эсвэл хүүхдээ хүн ингээл хажуудын гутал ээж битээр босоол өгчдөг гэсэн. Тэгээд ээжээс би нөгөөд асуужсан. Ээж хоёлаа энэ сандал дээр шаар өөр сандал дээр сууя. Хоёлаа ингээд амар удаан явна те нисгээс вагзаал хүртэл. Хоёлаа жоох удаан суух сандал дээр сууя гэсэн чи ээж хоёлаа энэ сандал дээр зүгээр суух гэж ингээд суугаагүй штэ миний хөө. Энэ дээр бит хоёр яг хэрэгтэй хүмүүст нь сандлыг хадгалах гэж сууж байгаа штэ гэж хэлчихсэн.
Тэгэхээр энэ ингээд нэг сэтгэлгээ тэгээд надад өгжсэн тэр үзэл баримтлууд надад амар хүчтэй нөлөөлсөн. За ингээд багтаа одоо бидний мөрөөдчихсэн мөрөөдөл одоо өнөөдөр биелж байна. Маш их баяртай байна. Одоо хичээгээ тосох гээд ингээд онгоцны бодол дээр ирсэн байна. Баг охин шүрэн чимэг нь сэтгүүлч мэргэжилтэй. Багасаа л игчигийн олимпийн медаль аваад ирэхэд нь би танаас ярилцлага авна гэж ярьдаг байсан мөрөөдлөө биелүүлж 2020 онд Токиогийн олимпийн медалиас эгч уран цэцэг нь хүрэл медаль аваад эх орондон ирэхэд нь тосон авч ярилцлага авснаар өөрийн мэргэжилтэн эзэн байж багадан хүсдэг мөрөөдлөө биелүүлжээ. Ингээд одоо хүсдэг мөрөөдлөө биелүүлээ танаас ингээд ярилцлага авсан одоо маш баяртай байна. За би одоо ингээд Олимпиас медаль аваад нүүдээ бас ярилцлага өгнө гэж хэлсэн байгаа. Тэгээд бас хэлсэндээ өрсөндөө маш их баяртай байна. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Цэрмэ багш үргэлж сайн хөдөлмөрлж, бусдын төлөө өөрийгөө зориулж, ямагт санаа сэтгэлээ чилээж хичээнгүйлэн ажиллаж байсныг түүний шагнал урамшсуудаас нь бэлэхнээ харж болно. 1990 онд арга зүйч багш цол тэмдэг. 1992 онд багшийн алдар цол тэмдэг. 2002 онд ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг. 2001 онд Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медаль. 2011 онд Ахмадын холбооны багшийн гавья медаль. 2017 онд төрийн дээд алтан гац одонгоор тус шагнагдсан юм. Аливаа хүнийг хүн л өөрчилдөг. Өөр юу ч биш. Харин тэр өөрчлөгч хүчин зүйл нь хайр юм. Энэ хайрыг харамгүй түгээгч нь зөвхөн багшд л бялхан дүүрнээр оршдгоо. Учир нь хайрыг түгээгч нэгний хайр хизээч дуустдагвэ. Анги дүүрэн цэцгийн үнээр хангалсан цэцэг шиг өөрхөн хөөгтүүдэд баярлалаа багш танартаа маш их хайртай шүү. Энэ цэцэг шиг энэ эдгээр энэ гоё цэцэг шиг ингэж гоё дэлбэрж нахааж ийм гоё сэргэлэн цоглог ингэж гоё яваарай миний хөөгтөө тийм ээ. Хайраар л багш болсондоо тэгээд хайраар л хөөгтүүдэд сурах багш хүний хамгийн чухал чанар гэж боддгийн. Тэгээд залуу багш нартай зөвлөж хэлэхэд өөрийнхөө хүүхэд шиг хайрлаж ээж төмний хүүхдүүд чамд татагдаж жинхэнэ багш болж чадна шүү л гэж хэлье да. Өчнөө олон одоо сайхан зүйлийг ээжээсээ зөндөө их олон зүйлийг сурсан тэрүүгээрээ ч одоо бас цаашдаа ч гэсэн өр хүүхдтэй бас үлгэр дуурайл болоод явна гэж боддог. Тэгээд ээжтэй маш их хайртай шүү. Ээжтэй би ийм гоё гэр бүлийг дүүнэрийг ахыг бас ингэ бүтээсэн ээжтэй баярлалаа гэж хэлээ. Тань шиг ийм хүн энэ орвоо дээр ахиж эзээч би болохгүй. Би таны хажууд, би таны нүмерт, таны хайранд байгаадаа маш их баяртай байдаг шүү. Алтан шаргалан наран сулайг минь тонолооч ачтж минь сэтгэлийн элчиг яаж л гүйцэвэдэ амдын чаргал бадаг чиглэ аяа таны минь хайрыг юутайч зүрлэхүүдээ Тэтгэвртэй гарах гэсэн чинь энэ нэг хүүхдүүдийг ингээд дутуу үлдээгээд хоцрооно гэдэг надад айгүй бэрхшээлтэй байсан. Айгүй хэцүү юм байлээ зүрх өвдөө, сэтгэл өвдөө амар хэцүү юм байлээ. Тэгээд би 10 гоё эргээд ирсэн. Тэгээ одоо утган шавнараа
шавнартаа захиж хэлэхэд миний хүүхдүүд эх орондоо хийг бүтээсэн ухаантай багшийнхаа өдөр бүрийн захижсэн тэр захиасуудыг биелүүлж, бие биендээ тустай дэмтэй улсны эх орондоо эхийг бүтээсэн одоо тийм мундаг хүүхдүүд болоорой л гэж хүсэе дээ.